Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш гоё амттай панакота зэлцэгнүүрэн десерт хийсэн байгаа. Эхлээд жимстэй зэлцэгнүүрээ хийцгээе. Орцонд маань 350 г хөлдөөсөн бөөрөлцөн жимс, 100 г сахар, 3 г желатин, биеэм желатин хэрэглэсэн байгаа. 15 мл хүйтэн ус орно. Бүх орц жороод ор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд усан дээрээ желатинаа хийж холиод ойролцоогоор 5-аас 10 минут байлгана. Энэ хорон жимсэн дээрээ сахараа хийж холиод плетгэн дээр хайлуулж халаана. Хөлдөөгөөгүй энгийн жимс хэрглэж болно, мөн гүзээлцэн жимсээр хийж бас болно. Жимсээ ингэж хайлаад халаад ирэхээр нь гаргаад ингээд бутлаа жижиглээд өгнө. Одоо ингэж шүүгээд үрнээс нь салгаад авчна. Желатин маань ийм болсон байна. Одоо дээрээс нь хийгээд уустлан сайн хутгана. Одоо 4 ширхэг шилэн аяганд 4 тэнцүү хэсэгт хуваагаад хийнэ. Ингэхдээ шилэн аяга стакана ингээд аяган дотор хийгээд хагас хэвтүүлээд өгч болно. Эсвэл аяган кексний хэвэн дээр тавьж болно. Хэрвээ стакан маань гулгаад байвал алчуур дэвсээд ингээд хийж бас болно. Одоо хөргөгчөнд ойролцоогоор 2 цаг байлгаж зарцаана. 2 цагийн дараа зарцаад ийм болсон байна. Одоо кремийн зэлцэгнүүрээ хийцгээе. Орцонд маань 50 г сахар, 5 г желатин, 1 ууд ванилийн сахар, 500 мл сүн крем буюу виппинг крем, 20 мл хүйтэн ус орно. Эхлээд усан дээрээ желатинаа хийж холиод ойролцоогоор 5-аас 10 минут байлгана. Энэ хоронд сүн кремэн дээрээ сахараа мөн ванилийн сахараа хийгээд плетгэн дээр халааж бүлээн болгоно. Ингэхдээ сахараа ууστалн тасралтгүй сайн хутгах ёстой. Ингээд бүлээн болсон сүн кремээ нэг савнд хийгээд дээрээс нь желатинаа хийж холиод уустлан сайн хутгана. Ингэж хутгасныхаа дараа ойролцоогоор 5 минут өрөөний хэмт хөргөө тавьчихна. Хэрвээ халуун байвал 5-аас 10 минут байлгаж бас болно. Ингээд баг зэрэг хөрснийхэн дараа 4 стаканда тэнцүү хувааж хийгээд хөргөгчөнд ойролцоогоор 4 цаг байлгана. 4 цагийн дараа зарцаад ийм болсон байна. Ингээд маш гоё амттай панакота десерт маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Мөн асуух асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.